Хүүхэд багчуудад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, дадал эзэмшүүлэх, гэмтэрэг баслаас өөрчлөлтөнд сэргийлэх зорилготой замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн өнөөдөр болж байна. 2 үе шаттай тэмцээнд нийт 17 цэцэрлэг оролцсноос 2 дугаар шатанд шилдэг 8 цэцэрлэг шалгарч, авхаалт самбаа, сэтгэхүй, гэрийн даалгаврын биелэлдээрээ өрсөлдөж байна. Тэгээд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн маань ингээд 2 үе шаттай яваад өнөөдөр ингээд сүүлийн тэмцээнээ өндөрлүүлж байна. За уг тэмцээнд бол одоо аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл маань санаачлаа замын цагдаагийн дасаг, за мөн одоо эрүүл мэндийн газар, боловсролын газар, соёл урлагийн газар гэдэгтэй хамтраад ингээд энэ тэмцээнийг жил болгон удамжил болгон зохион байгуулна явуулдаг юм аа. За уг тэмцээний ерөнхийдөө ач холбогдол бол бага насны хүүхдүүд багаас нь одоо сургуулийн өмнөх насны хүүхдийг замын хөдөлгөөний мэдлэг, ур чадвар олгох, замын хөдөлгөөнд орох зөв дадал соёлыг бий болгох. За мөн одоо зам тээврийн осол хэрэгтлээд одоо өртөж гохрогоос урьдчилан сэргийлэх ийм гол зорилготой тэмцээн маань өнөөдөр нэлээд өрсөлдөөнтэй зохион байгуулагдаад ингээд өндөрлөж байна. За 1-р шатанд л ерөнхийдөө 17 цэцэрлэг одоо оролцсон. За 1-р шатны шалгуулалтаар нөгөө гэрийн даалгавар, за мөн одоо тухайн цэцэрлэг дээрээ нөгөө хэцгийн өдрөлөг энтрийг зохион байгуулад ингээ оролцоог хангаад шалгарсан 8 цэцэрлэг 2-р шатанд оролцож ингээд хүүхэд тэмцээнд оролцсон байгаа. Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн нь зөвхөн хүүхдүүд бус багш эцэгчүүдийн хамтын оролцоог хамтгаараа онцлогтой. Тэмцээний хүрээнд хүүхэд багчууд замын хөдөлгөөний дүрмийн анх шатны мэдлэгийг ойлгож зөв дадалд суралцж байна. Сайн байна уу? Намайг гом начраа ангирдаг. Би хонгорс 14 тонн цэцэрлэгийн эцэс бүгний ангина. 2 таллуугаа хайрч гарахтай. Баруун гараа өргөн. Догоон гэлээр. Аха. За улаан гэлээр ямар хүмүүс явдаг вэ? Загсан. Хүмүүс загсалтай. Шар гэлээр яах вэ? Ахаараа. Тэмцээд болж байгаа надтай амжилт хүсье. За өөртөө танилцуулаад аль цэцэрлэг сурдаг вэ? 26 дахь цэцэрлэг. За замын хөдөлгөөний дүрмийн талаар ямар ойлголттой байна? Ямар гэрлэр хүүхдүүд гарч яаж явах ёстой вэ? Ногоон гэрлэр гарах ёстой. Тэгээд бас журман цагаан гацаар гарах болохоор ээж автагаа дацаар гарах ёстой. Хүүхдүүд ногоон гэрлэр гарч тэгээд гацаар гараад шар өгөөр хүүхдүүд асах ёстой. Хүүхдүүдээ ногоон гэрлэр цагаан шармаа гараарай. Тэмцээний аймгийн гэмтэргээс өөрчлөлтөнд сэргийлэх салбар зөвлөл, цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, эрүүл мэндийн газар, боловсролын газар хамтран зохион байгуулж байна.